манай Мегатрис Солонгосын Намянжу хотын нэгэн гоё уул нас та бүхэндээ мэдчилж байна. Сайн байна уу? За сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр манай зочин бол эх орноос маань ирсэн ийм хүн байгаа. Тэгээ та өөрийгөө танилцуулах уу? За би Зинт клиникт ажилладаг. Хөдөлгөөн засалж мэргэжилтэй. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг. Тэдний амьдралын чанарыг дэвшлүүлдэг тийм мэргэжилтэй хүн байна. За манай Ган чимэг эмчийг бол ер нь олон хүмүүс Хака гэдэг нэрээр нь их сайн мэддэг. Тий? Тэгээд би болохоор зэрэг Хака самоним гэж дуудах дуртай. Ийм хүн байгаа. Тэгээ маш олон жил бол ийм хөдөлгөөн засал тийм бас жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан сургалт хийгээд няраа хаас нь хүүхэд ихийн хөвдөд бүрлдэж явах тэр цагаас нь эхлээд хэрхэн яаж одоо эрүүл сарвал боож болох вэ? Ирээдүйн хойч үеэл бэлддэг ийм салбарт ажиллаж байна. Манай ээжийг маань өвдсөн байх үед яг Хака маань ирээд эмийн бусаар ээжийг маань тэгрүүлж яхад би энэ одоо мэрэгчлүүд бол маш чухал юм байна гэж би өөрийнхөө яг амьдрал дээр ингэж мэдчихсэн. Бүр өөрийн 6 цагт ирээд аль хэдийн ингээд ээжтэй маань уулзаад ирээд хөдөлгөөн заслаар нэмжлэг хөдөлгөөн заслаа хийгээд тэгээд давхар гол нь бас сэтгэл санааг сэргээгээд ээж маань бүр Хака ирээ явсан гэдэг ингээд тэр өдөр одоо Хака ирсэн өдөр бол маш баяртай Хака ирээ явсан гэдэг ингээд тэгэхээр би ер нь бол зөвхөн хөдөлгөөний застаг биш бас сэтгэлийг бол давхар засаа явдаг ийм бүсгүй байна гэж тэгэхэд бол илүү их би мэдэх болсон яг нөгөө хөдөлгөөн хүн чинь ингээд нөгөө хөдөлгөөнтэй нь бие махбодтой нь сүн санаа бодолтой нь сэтгэл зүйтэй нь хамааралтай холбоотой байгаа шүү дээ. Тэгээ хөдөлгөөнөө засаад ингээд ялангуяа за яг тухайн хүндээ зориулаад тухайн юм болох настай хүн байгаа шүү дээ. Тэгээ өвчин зовиртой хүн байна. Тэгээ мэдээж тэр хүн эмийн эмчилгээ өөр газараасаа хийж байгаа. Би болохоор хөдөлгөөн заслаар нь одоо булчин шүрмэс одоо бүхэл тэр гүнд нь байгаа яг хүний хөдөлгдөг тэр арга ясн дээр одоо тохогдож өлгөгдсөн тэр эдүүдийг би маш сайн ажиллуулах тал дээр нь одоо ажил нь тэгингээ зөндөө хэмээр сэтгэлийн застдаг. Би яг таныг ирсэн өдөр болгонд уулзахдаа давхар сэтгэлийг бол үнэхээр их засаж байна гэдгийг мэдэрчээсэн байхгүй юу. Тэгээд та Солонгостыг ямар зорилготой ирэв? Манай Зинт клиник ингээд хүүхэд ба гэр бүл номыг гаргасан. Энэ болохоор 2 дахь хэвлэл маань байгаа. Тэгэхээр бид нар мэдээж эцэг эхчүүдийн хамгийн нэг номерын тэргүүн зэрэгт хүсдэг зүйл болохоор хүүхэдтэй хамгийн сайн эрүүл мэндийн боловсролыг, эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг авахыг хүсдэг. Тэрийг нь хангаж өгөх нь одоо энэ чимлэгийн ажлууд бидний одоо үүрэг байгаа даа юм. Тэгээ энэ номыг ер нь бол олон нийтэд таниулж байгаа. Мэдээж олон улсад ч гэсэн зарагддаг. Гэхдээ бид нар бас нэгэн Солонгос ирснийх энэ номоо одоо энд амьдарч байгаа Солонгост амьдарч байгаа монгол хүмүүс мэдээж нэг Солонгос улсаасаа эрүүл мэндийн үйлчлэгийг авч байгаа ч гэсэн эрүүл мэндийн үйлчлэг танад маш үнэтэй учраас эрүүл мэндийн боловсрол гэдэг энд одоо 130 асуултанд маш тодорхой хариулсан байна. Тэгэхээр энийг уншихад бол одоо баргийн зэргийн одоо эцэг эхчүүд бол барагтаа л одоо өвчин зовирыг одоо мэдлэг зөвлөмжийг авчих боломжтой гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн боловсрол гэдгийг бид нар маш тийм одоо номын үгээр ч юм уу эсвэл эмч нар мэдэх ёстой ч юм шиг боддог байсан чинь Солонгост ирээд харахаар эрүүл мэндийн боловсролоор багаас нь ингээд нөө сургуулиас нь өгсөн. Тэгээ ээж аав нар ч гэсэн аль болохоор эмийн бус эмчилгээгээр эмнэлэгт очилгүйгээр яаж бид нар эрүүлэр хүүхдээ одоо тэгээд төрүүлээд өсгөх вэ гэдэг дээр бол системтэйгээр сурд юм байна. Тэгэхээр энэ номон дээр бол тэгж бичсэн байна гэж байна. Няраагаас 18 нас хүртэл буюу өсвөр насыг одоо өнгөртөл бүхэл одоо зөвлөмжүүдийг нь багтаасан байна гэж үзэж байгаа. Тэгээ энийг яг эцэг эхчүүдийн одоо гэр бүлийн айл гэр бүл одоо ширээний ном тийм биш. Анхан шатны тусламжийг хүртэл бид энэ дээр оруулж өгсөн байгаа. Тэгэхээр бид нар Зинт клиник өдөр тутамдаа ингээд хүүхдийн анагаах ухаанд одоо шинээр нэвтрүүлж байгаа нотлоготой энэ зүйлсийг болохоор бид нар байнга одоо амьдралдаа одоо практикта хэрэгжүүлж байна. Тэрнээс гадна бид нар бас боловсролыг олгоод ингээд одоо номыг гаргаж байна. Тэгээ энэ номын үнэн ч гэсэн маш боломжтой. Гэтэ энэ маш олон одоо сэдвүүдийг багтааж өгсөн. Жишээлбэл ингээ эргүүлээ ингээ харах юм бол нэраа одоо эцэг эхчүүдээс хамгийн их асуудаг асуулт юу гэхээр манай нэраа ингээд одоо шалтгаангаа уйлаад ах юм аа. За. Уйлахтаар ингээ хоошоо ингээ толгоогоо ингээ одоо юу гэдэлээ гидийгээд нумраад байна. Айгу айцтай шиг бидний хувьд бидний хувьд бол тэрийг шийдэх арга нь байна. За. Тэрийг бид энд хуваалцсан байна. За тэгээ манай хүүхд одоо хол эдэн гутаа гулигж ийн гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар тэрийг эрүүлээс эмгэгээс нь ингэж одоо ялгах энэ
боломжийг эцэг эхчүүдийн төвшөнд бол уншаад жирийн ард иргэдийн энэ чи эмгэг юм байна. Эсвэл эрүүл байна гэдэг хэмээн маш энгийн аргаар тайлбарлаж байгаа. Дээрээс нь бид нар жишээлбэл няраа хэрхэн усанд оруулах вэ? Яг хэдэн градусын усанд оруулах юм? Бид нар тийм сайн мэдгүй шүү дээ эцэг эхчүүд. Тэнгуут тэнийгээ бид нар англиар нь бичээд өгсөн гоо. Одооны залуучууд чи ингээд нөгөө яг тэр нэршлэр нь одоо хайх одоо бүрэн боломжтой гэсэн үг байна. Тийм гоё. Ер нь бол бас ард иргэдэд хялбарчилсан маягаар шинэ ухааны мэдлэг мэдээлэл. Тэгээд бид нар Зин клиник Монголын одоо хүүхдийн ангаах ухаандаа маш тийм шинэлэг аргуудыг бол нэвтрүүлсэндээ бахархдаг. Тэгээд хуучин одоргцсон одоо арга барилуудыг бол ер нь халах тийм байна. Шинэ одоо юм орчин үетэй хөл нийлүүлэн алхахыг одоо Монгол Солонгост амьдарч байгаа монголчууд энэ дэлхийн хаач амьдарч байгаа монголчууд энийг авах боломжтой гэдэг утгаараа номнуудаа авчирсан байгаа. Тийм байна. Нөгөө ер нь бол угаасаа одоо бүхнийг таньж мэдэх хамгийн одоо их уурхай байгаа шүү дээ тий. Тэгээ номын одоо бид нэг яг нэг нүгэ хэлэхэд нэг кофе авч уудаг мөнээрэл ч юм уу те ингээд ном авж байгаа шүү дээ. Тэр ном бол ялангуяа аав ээж намайг энэ номоор те ингээд гоё эрүүл өсгсөн ингээд хүүхдүүд дараагийнхаа үр ачтаж гэсэн гоё ингээд өглөөлөө аваад явах маш том тийм үн цэн бүхий ийм гоё ном гарсан юм байна гэж би харж байна. Тийм учраас бид нар нөх хүүхэд ба гэр бүл гэж нэрлсэн. Ямар утгатай вэ гэхээр зөвхөн ээж энэ номыг унших биш юм байна. Тийм байна. Орчин цагт аав нь унших юм байна, эмээ нь унших юм байна, өвөө нь унших юм байна, ах дүү нар нь унших юм байна. Гэр бүлээрээ л за бараг энэ номны ард гарцсан байхад таавал нэрээ барагтай зүйлийн ард бол даван тэг мэдлэггүй дутмагдлаас болоо те мдээгүй одоо тэр дутмагчлаас болоод бид нар амьдралдаа маш том харамсалтай тийм үр дагавруудыг авчих боломжтой. Түүнээс бид нар улсын сэргийлэхийн тулд ерөөсөө энэ салбар руу бид нар Зин клиник заавал ордог. Тэг би танд бас энэ номыг бэлгэлэхээр авчихсан баярлалаа тий. Гэтэ та мэдээж маш олон гайхамшигтай хүүхдүүдийн ард гарцсан байгаа. Хүүхдүүд чинь том болцсон маа. Гэтэ зарим нь одоо өсвөр насны дээрээ явж байгаа шүү тий. Танаас. Тэгээд яг одоо яхад төртл ингээд англи нэршлийн тий ингээд оруулсан байна гэдэг бол зүгээр анх хараад харангууд гэд одоо шууд нүдэнд тусч байна л да. Тэгээд анхны тусламж жишээлбэл энэ дээр байгаа гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр анхны тусламжн дээр бол одоо тэр харамсалтай үр дагавар гардаг гэдэг дээр би яа харахгүй бас мэдэрчээсэн байхгүй. Тэгээд одоо нөгөө бахардцсан дөнгөж төрөөд тэг ингээ бахардаад нэг маш жижигхэн газар ингээ гүйгээ бахардаад тэгээд тэр анхны туслан зүрхний одоо нөгөө хиймэл амьсгал хэрвээ одоо хийж чаддаг хүмүүс хажууд нь байсан бол амь насыг аварч болохоор тэр зүйл дээр бас тийм боломж гараагүй тийм тохиолдлыг би бас мэднэ. Тэгээд тэр үед ер нь бол энэ анхны тусламж гэдэг зүйл бол хүн болгон мэдэх хэрэгтэй байна. Тэ хүүхдгөө мэдэх хэрэгтэй байна гэж бодож байсан. За тэгээ бас би таныг одоогийн эмч нар бас энэ тэнд гоё олон улсад юм гоё сургалт зохион байгуулад яваад байдаг гэж би бол хардаг. Тэгээ та тэр талаараа ярих уу? Яг уу ер нь бол Зин клиник чинь манай хувийн эмчлийн байгууллага байна тий. Гэтэ манай одоо удирдлагууд, манай эмч нарын одоо биднийг дэмждэг. Энэ бол би бол чөлөө цагаараа гэх үү. Төрийн бус байгууллагатай, сэтгэлийн үргэсэн төрийн бус байгууллагатай эмнэлгийнхаа хажуугаар одоо эмнэлгийнхаа үйл ажиллагааг аль болохоор алдагдуулахгүйгээр үндсэн ажиллаа хийнгээ хажуугаар нь бас нийгэмд хүлээсэн миний хувь хүний үүрэг гэж боддог. Тэгээд эмч нарыг одоо улсын болон хувийн хвшлээс ингэж аваад тэгээд хамтдаа одоо Америк нэгдсэн улс юм уу, Сингапур юм уу, Солонгос улсад ч гэсэн бид нар богино хугацаагаар ирээд тэдрийгээ чадахжуулаад хажуугаар нь зөвхөн мэрэгжил мэдээлэлээр нь чадахжуулаад зогсохгүй бас юм орчноос солихгүй боломжийг олгодог. Хөө ингээ орчноос солиод ирэхэд шал өөр шүү. Өнөөдрийн энэ орчин бол үнэхээр бол надад айгүй гайхалтай баг. Нэг сэтгэл зүйн эмчилгээ болоод энд ингээ тайвшраа сууж штэ тэ яг тэрнтэй адилхан орчноос нь гаргаад богино хугацаагаар санхүү мөнгөний одоо тодорхой хэмжээгээр шийдэж өгөөд ингээ яваад ирдэг. Тэгээд саман нэмийг харахтаа ер нь өөрийгөө маш их хөгжүүлдэг хүн гэж би хардаг. Тэгээд хэл уусны мэдлэгээ байнга одоо хөгжүүлж яадаг одоо маш чөлөөтэй ингээд нөгөө англи хэлээр ярилцдаг те ямар ч улс орны хүмүүстэй ерөөсөө л ингээд орчуулагчгүйгээр энэ төр шууд ингээд ярьдаг. Энэ бол би юм одоо эдний гэр бүл ер нь тийм маш оюунлаг ийм гэр бүл байгаа. Тэгээд та маань яаж одоо ингээд дандаа Монголд л амьдардаг те тэгээд яг ирж очиж амар чөлөө цагаараа явж байгаа харчихсан. Энэ хэл одоо гадаадд сурах юм дээр яаж бүгдээрээ ингээд ус цас шиг англи хэлтэй болчихоо хүүхдүүдээ гадаадд ингээд сургахад одоо яг юуг таяр эрхэмлсэн бэ? Миний нөхөр бол гэр бүл судлаач мэрэгчлээ. Тэгээд зарим хүмүүс бол мэднэ сүмийн пастор ахлагч гэдэг юм хүн байгаа. Тэгэхээр ер нь бол яг үннийг хэлэхэд бол би бол анх англи хэлийг
сүмд сурсан. Христийн сүмд. Гадаад дотоодоос маш их одоо юм илгээлт эзэд гэж ярьд юм да. Тэ мишнэрүүд ирээд тэд нар маань монгол хэл мэддэггүй. Бид нар англи хэл мэддэггүй. Тэгэл өстө дундаа ороод яг ингэж тухайлчилж ингэж сууж бол их сайн сурч чадаагүй. Шууд амьдрал дээр практикаар яриа сурцсан учраас зөрөгтэй ярд юм шиг байна. Нэг давуу тал нь сул тал нь юу гэхээр магадгүй дүрмийг бол тийм сайн дааж чадахгүй байна. Нөгөө талаасаа манай гэр бүлийн онцлог юу гэхээр манай нөхөр бүтээр хүүхдүүдэд баг бахаас нь эхлээл үр хүчийг өрүүлээл богонд бол богонд суулгаад машинд бол машинд суулгаад ингээл нөр хүчтэй аялал гэж ярьдаг штэ. Тэгэл хил дамнаад төвд байна уу, хятад байна уу, орос байна уу. Ингээл хурш орнуудаас эхэлж яваад. Тэгээ манай гэр бүлийн үнц нь болохоор залуу гэр бүлд юу юуг бол ингээл байр машин сав гэхээс илүү аялалд их хөрөнгийг зарсан. Тэгээ багаас аялал сурцсан хүүхдүүд тэгээ тухайн орны ёс заншлыг, хил усыг нь багаас ингэж сурсан байх гэж бодож байна. Одоо хүүхдүүд чинь хаана суралцж байна? Манай гурлаад Америк нэгдсэн улсад сурч байна тий. За манай тэгээд Хака Самономи нөхөр бол Шейка пастор гэж хүмүүс маань мэддэг. Тэгээ шинэ тулгуур гэр бүл судлаач мэрэгчлээ. Гэр бүлүүд судлаач мэрэгчлээ ийм бас зөвлөгч ийм хүн байгаа. Таны одоо ойрын үед төлөвлөж байгаа одоо зүйл эсвэл одоо би энийг л гоё биелүүлэндэ гэсэн мөрөөдөл юу вэ? Мэдээж ажилтаа маань бас их холбоотой. Манай одоо удирдлагууд болох навчаа түмэн насны эмч нар маань болохоор биднийг маш их дэмждэг. Бидний одоо чөлөө цагаар хийж байгаа үйлдэлүүдийг ч гэсэн тэгэхээр энэ эрүүл мэндийн боловсролыг эхлээл Монголынхаа 21 аймагт яг улам илүү сайн түгээмээр нь өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой ч гэсэн хаач л явсан гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол үнэхээр байна. Тэдэрт эмнэлгийн тусламж үйлчилгээ тийм хүртээмжтэй очих байгаа. Тэсүүлээд бид нар ховд руу завхан руу их явж байгаа. Тэгэхээр улс хувьсгалын ажлаа хийнгээ би энэ бол миний одоо хамгийн одоо хүний гол пашн гэж ярьдаг шүү дээ. Миний одоо дуудлага хүсэл мөрөөдөл бол ингээл эцэг эхчүүдэд яриад зөвлөөл боловсролыг дэмжээл ингээл явж байна. За энэ бол маш том одоо хөрөнгө оруулалт гэж би бол харж байна. Тэгээд Монгол хүмүүсийн маань те дундаж наслалт улам урт баслоосэй гэж би бас хувьд үзэж одоо хүсэж байдаг. Таны ажил үйлсэд улам их амжилт хүсье. Баярлалаа. За ингээд манай үзэгчдэд хандаад гоё таны сэтгэлийн үгийг дахин тэгээ би танд энэ номын нөгөө зорж авчирсан шалтгаан та чи ингээд одоо соён гээгөрлөгч хүн байна, урлагийн хүн байна, сурган хүмүүжүүлэгч хүн байна тий. Мэдээж таны мэдлэг өргөн байгаа ч гэсэн дахиад нэг энэ тий энэ эрүүл мэндийн энэ салбар руу баг болов ингээд ороод энэ ном уншаад тэгэх юм бол тань дээр ингээд маш олон оюутнууд, хүүхэд залуучууд, Монголын ирээдүйд болсон хүүхдүүд ирж гин, настай хүмүүс ч гэсэн ирж гин тий. Дууны боловсролыг авч явахдаа танаас бас энэ эрүүл мэндийн соён гээгэрүүлэхийн боловсролыг бас хамтдаад аваасаа гэж би хүссэн учраас алс холоосоо бас зориод гоё. За тэгээд миний ширээний ном ийхөө бас маш гоё нандин номоор ингээд ялангуяа зохиогчийн гараас авч байгаад бол би маш баяртай байна. Тэгээд айл өрх бүр аз жаргалтай, инээд баясалтай. Тэгээд үргэлж эрүүл байгаасай гэж хүсэж байна. Танд баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ бас баярлалаа. Амжилт хүсье.